Сайн байцгаана уу хөөрхөн дүүнер минь. Үлгэр ярьдаг их чинь өнөөдөр хөөрхөн дүүнертаа зориулаад Монгол ардын үлгэр царцаа намжлыг ярьж өгөхөөр бэлтлээ. Тухлан сууж таалан сонсоорой. Царцаа намжил. Эртээ урдын цагт царцаа намжил гэж нэг тэнэг хүн байж гэн. Царцаа намжил сүм хийдэд сууж 3 жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй. Тэнэг мангуу хിവэр байсан тул нэг өдөр багш нь царцаа намжилт нутагтаа буц гэж хэлж гэн. Багш минь ээ, хүрээ хийдэд 3 жил сууж ном үзсэн хүн гэхэд маань уншиж чадахгүй суралгүй буцах даан чичгэвтер байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өгөөч. Би замдаа уншсаар яваад хартлаа заавал сурыг гэж царцаа намжил багштаа хэлж гэн. Тэгээд багш нь чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чин чамд сайнаас сайн эрдэм болно бизээ гэж гин. Тэгээд царцаа намжилж хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан өмсөөд амандаа унших ганц ч майнгүй алсын замд гараад явж гинэ. Яваад л байж явсаар байтал замд нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад уваг гэж дуугарч байж гин. Түүнийг хараад багшийн загсан үг санаанд нь ороод маньхүү бараан шувуу ваг гэд уншаад явж гин. Тэгэж явтал нь урдуур нь 2 зээр давхиад өнгөрч гин. Түүнийг хараад 2 зээр жорон гэд уншаад явж гин. Тэгэж явтал замд нь 2 хулган нүхнийхээ аманд суучгаад шороомалтаж байна гин. 2 хулган газар малтаад буувар гэдэл 2 хулган газар малтаад буувар гэдэл уншаад явж гин. Тэгэж явтал нэг гахай махацсан хятад худалдаачин замданд арилджээ. Царцаа намжил ихээхэн өлсөж явсан учраас гахайн тарган махыг үзээд арааны шүлсэн асгарч авахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учраас мах ямар үнэтэй болохыг дэмэл дохоогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь 2 гараа урагш сунгаж урдуур нь нийлүүлэн ямар нэгэн юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь алдалж дараа нь эрхий хурууга гоцойлгоод эцэст нь чихчий хурууга гоцойлгож гин. Энэ нь бүдүүнээрээ хүний тэвэрт багтахааргүй тархан. Уртаараа алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн дохио байсан боловч царцаа намжил учрыг ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дуурайж дохиж чаддаг болоод чааш явжээ. Яваад л байжээ. Явсаар байтал нэг баяны хааных тааралдаж гин. Тэднийд царцаа намжил очиж гин. Хаанид очиж нутаг ус хэрэг зоргоо ярилцаж суутал царцаа намжлыг хүрээнд 3 жил суусан хүн гэдгийг хаан сонсоод энэ лав их номтой мэргэн түргэн хүн байх гэж бодоод хатныхаа хулгайд алдсан алтан бөгжийг олуулахаар шийдээд мэргэлж өгөөч гэж гуйж гин. Царцаа намжил маш их өлсөж ядарч явсан тул нэг сайн цадаад авъя. Тэгээд үгсэн ч яахав гэж бодоод мэргэлхийг хаанд зөвшөөрч гин шүү. Тэгээд хаанд хэлсэн нь
Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан 5 тансаг идэ зог бэлтэг. Би тэнд 3 хоног сууж мэрэглэнэ. 4 дахь өдрийн та тэнд орж бүгжээ асуугаарай гэж гин. Хаан ч ёсоор болгож гин. Царцаа намжилж тусгайлан бэлдүүлсэн гэрт орж хоол унд идэж ууж гидс гарч авсан гин шүү. Тэгээд за одоо яадаг вүлээ гэж бодож байгаад нөгөө багшийн загсан үг санагдаж улмаар үтсэн юмаа бодоод бараан шувуу ваг ваг гэдэл уншаад хэвтэж байж гин. Тэр оройн хааны зүүн гарын түшимлээ дуудаж ирүүлээд мэргэн ламын гэрийн гадаа очиж чагнаад түүний юу хийж байгааг нь мэдээд ир гэж тушаал өгөн явуулж гин. Түшимлэн ламын гэрийн гадаа ирж гэр даруулсан чулуун дээр нь сунгууд чагнасан чинь бараан шувуу ваг ваг бараан шувуу ваг ваг гэдэл юм яриад байх шиг болж гин. Түүнийг сонссон түшмэл бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээдээ гэж бодоод бушуухан буцаж ирээд хаанда ламын хэлсэн үг өөрийнхөө бодсныг хэлжээ. Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдээд ир гэж хатан охин хоёроо явуулж гин. Хатан охин хоёр нь гэрийн гадаа сэмхэн гитэж ирээд чагнахад лам гэдэг нь царцаа намжил шүү дээ. Хоёр зээр жорон гэдэл юм ярьж байсан тул тэр хоёр өөрсдийн хэлв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлж гин. Тэгэхэд хаан баруун гарын түшимлээ дагуулад өөрөө ламын гадаа очоод чагнаад хэсэг сууж гин. Лам чимээгүй л байж гин. Лам гэдэг маань манай царцаа намжил шүү дээ хүүхдүүд минь. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр л мэргэн юм бол бид хоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амтан бололтой. Өчигдрийн тагнагаар явагсад худал хийснээс зайлахгүй гэж газар дээр хуруугаараа бичилдсэн ярьж суутал гинэт ламын огцом чанга дууг сонсогдож хоёр хулган газар малтаад бувар гээд хоёр хулган газар малтаад бувар гээд ярьж эхэлж гин шүү. Хаанч түшмлээ дагуулад санд мэндэл зүхтах нь холгүй буцжээ. Царцаа маргааш нь яасан гэж 3 дахь үчин болж царцаа намжилж сандарч эхэллээ шүү. Замдаа ажиглаж тогтоосон хідэн үгээ уншчихсан хэлэх юмгүй юм шиг санагдсан тул хонин тогоод өрн түүхий гурил усан зууруулж дээрээс нь 3 шанаг давс хийж шорвогт түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гидсээ хөөлгөж үхэхээр шийдэж гин. Тэгээд нэг тогоод шорвог зутан уугаад хэвтсэн чинь гидсэн тэрээд тогоон чиний том болж гин. Амин тэмцээд гидсээ маажаад цүдийсэн муу хоог минь чи маргааш өглөө наад цүдгэрээ хаглуулахаа мэдэж байна уу гээд тасхий лалгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гин. Яг энэ үед хааны хатны бүгжийг хулгайлсан жирэмсэн зарц хүүхэн гэрийн гадаа ирж чагнаж байсан тул дээр хүүгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар ороод түүнд хамаг үннээ тоочин өршөөхийг гуйжээ. Царцаа намжил тэр хүүхнээс хатны алтан бүгжийг аваад хэлжгэн. Би өөрөө ядуу доод хүн болохоро ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан гэж хэнд ч хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй гэжээ. Маргааш өглөө нь хаан бүгжөө асуухаар ламын герт орж ирэхэд царцаа намжил бүгжийг өгчихнэ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэрэгэлдээ хушууныхаа 20 жил ном бясалгаж
даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйж гин. Лам маань царцаа намжил шүү дээ. Нэгэнд итгэсэндээ баригдаад аргагүй зөвшөөрчээ. Ном хаялцахаар хаанаа дагуулад нөгөө хушуунд очиход тэр хушууны хааных алдарт эрдэмтэй номтой лам ирнэ гэд тусгай гэр бариулан бэлтчихсэн байлаа. Мань тэнэг тэр гэрт ороод эдэж угаад сууж байж гин. Тэгтэл тэр хушууны хамгийн их номтой 3 лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Царцаа намжил хэлэгч үг олдсонгүй. Дэмийл нөгөө хиттаа сурсан дохиогоо хийж үзүүлж гин. Тэгсэн чинь тэр 3 лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь "За та 3 цаатахыгаа дарвуу. Хэр номтой лам байна да" гэсэнд нөгөө 3 хэлсэн нь "Хаантан минь тэр чинь бид мэтийн банд нартай ном хаялцахаар хүн биш юм байна. Биднийг оронгуут дэлхий ямар хэмжээтэй вэ гэд гараа дугуйлаад алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу та нар гэж алдлаад л мэдвэл сайн гэж эрхий хурууга мэдэхгүй бол муу гэж чихчээ хурууга гоцойлголоо" гэж гин. Тэгээд царцаа намжилтай ном хаялцахыг хинч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ. Тэгээд удалгүй царцаа намжил орон нутагтаа буцах болж хаанч бэлэг сэлт элбэг дэлбэг өгч гин. Өөрийнх нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явхаар хаан шийджээ. Тэгээд тэнэх хүү бэлэг барьцсан давсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард нь үдэн сууж гин. Намар цаг юм санж хааны дэргэд нэг царцаа ирээд буухад хаан барьж авах гээд чадсангүй. Дахин буухт нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухт нь дайрч барьж аваад атгсан тэр чигээрээ мориндоо мордож давхин ирээд ламаас асууж гин. "За ламтан минь, миний гарт юу байгааг та мэрэглэж айлд" гэж гин. Царцаа намжил яах ч аргагүй болоод бүх үннээ хэлэхээр шийдэж. Царцаа намжил 1 дахь удаага баригдсангүй. 2 дахь удаага бараг баригдах шахсан. 3 дахь удаага одоо яах аргагүй баригдлаа. Одоо үхэхээр болжээ гэхэд хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр намжил гэдэг үгийг урд сонсоогүй тул "Нээрэл тиймдээ ламтан минь, би яг л 3 дахь арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна" гэд өнөөг царцаагаа гаргаад хайж гин. Тэгээд царцаа намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхандаа жаргасан юм гэдэг.